За одоо төсвийн хүрээтэй холбоотой асуудал маш чухал асуудал. Өмнө нь бас эртээр анх удаа парламентын одоо асуулгын цаг гээд ерөнхий сайд мэтгэлцээ хийсэн. Тэгээ энэ саяны өнгөрсөн өдрүүдэд болсон төсвийн одоо байнгын хороодуудын одоо зүй тогтолцоог харахад ихэнх гишүүдийн зүгээс одоо асууж байгаа санал хэлж байгаа зүйл нь болохоор нэг ирэмбийн асуудлыг л яриад байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулалтын ирэмб түүнийг төсөөлөхдөө яах юм? Нөгөө хэмжих нэгж нь ямар байх юм гэсэн асуулт яриад байгаа. Удаа дараа ярьж байгаа. Лусан жамц гишүү ярьж байгаа. Миний хувьд гэх юм бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай нийцсэн хэсэг асуудлаар үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөс энэ шалгуур үзүүл тогтоох юм уу, парламент тогтоох юм уу гэд удаа дараа ярьж байгаа. Тэгээ энэ асуудал ерөөсөө ингэж шийдэгдэхгүй зүгээр хоосон яриа болоод өнөөдрийг хүрчлээ. Саяны энэ даваагийн цогтотрог шөнө яриад байгаа зөв шүү дээ. Авилгатай тэмцэх асуудал. Transparency International-аас Монгол улсад 3 янзын зөвлөмж өгдөг. Монголд авилгыг бууруулахын тулд ийм 3 зөвлөмж хэрэгтэй байна. Улс төрийг энэ одоо шүүх эрх мэдлийн шийдвэр гаргалтаас хол байлгаач. Мөнгөний нөлөөллөөс хол байлгаач. Төрийн өмчт компаниудыг цомогтгооч гэдэг тодорхой зөвлөд хэлдэг. Тэр яг ингээд зорилгогүй ч гэсэн түүнийг хэрэгжүүлэх механизм нь аягүй тодорхойгүй байсаар байгаа. Тэгээд төсвийн хүрэн дээр ач холбогдол бага өгчхөөр төсөв нь бол тэр философи буюу тэр концепц нь бол дахиад нөгөө одоо асуудал гараад ирчих. Одоо энэ цэнгүүн гишүүн эдрийг одоо баалаад тийм компанид ажил явуулаад байна. Мушгин говьлаад байдаг. Гол агуулга нь болохоор энэ төсвийг үр ашигтай яг тэр зорилттой зүйлдээ зарцуулаач гэдэг л агуулгыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд харамсалтай нь өнөөдөр Монгол улсын төрийн ордонд бол нуус төвчөн дээр гардаг шиг зүйл болж байна. Одтой тэнгэр орчилдож олон улс байлдаж орондоо ундах завгүй олзолтон булаалдаж байна гэж хэлдэхдээ ижлэгэн зүйл болж байна. Тэгээ эрхбэрэгч намын гишүүд маань ээлж дараалан гарч ирж мэдээлэл хийж байгаа нь улс орны хөгжил дэвшил гэхээс илүүтэйгээр намын даргын асуудлаа төрийн ордонд авчираад институт хоорондын хямралын хэмжээнд хүргэлээ. Тэгээ маргалдах сөргөлдөгч талууд энэ дээр жоохон ухаантай байгаа чи. Улс орноо бодооч. Зарчим байвал түүн дээрээ мэтгэлцээч. Та бүхний явуулж байгаа энэ одоо тоос хөдлөсөн шороо бужиг нуусан үйл явдал чинь Монгол төрийн бодлого гацаад явахгүй шүү дээ. Энэ дээрээ бас бодмоор байна. За тэгээ ер нь бол одоо асуугаадах юм алга. Гол нь бол одоо энэ их ухаантай мэрэгэн төргөн зүйл бид нар ярилцаад тэр нь бодит ажил болохгүй байгаад байна. Учир нь сайдаа одоо энэ нөгөө шалгуур үзүүлэлтгээл ярьсан юм чи ерөөсөө энэ юунд ч орж ирэхгүй байгаад шүү дээ. Ажилд ч орж ирэхгүй байгаад шүү дээ. Энэ дээр яах? Та энэ дээр ер нь хариулсан зүг баха. Ямар бодолтой байгаад? За учирлаад хариулъя. За бид бол төсвийн төсөөлийн хуулийг хэлцэж байгаа. Тэгэхээр энэ төсвийн хүрээг тусна хэлцээд энэ одоо төсвийн хүрээнд нийцүүлж төсвийг төлөвлөдөг болсон одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль, төсвийн доктортой байдлын хуулийн хүрээнд бас энэ төсвийг хэлцдэг болсон нь бол маш одоо сайн жишг. За энэ ч утгаараа бол хөгжлийн бодлогын хуулийн зааснаар 5 жилийн үндсэн чиглэлийг батлаад 5 жилийн чиглэлдээ нийцсэн 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад 5 жилийн чиглэлтэйгээ уялдуулж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг их хурлаар хэлэлцэж баталдаг. Ингээд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлээд төсвөө өргөн мэдүүлдэг. Ингээд жилийн төлөвлөгөөнд улсын төсөв нийцсэн байна уу эсхтэр одоо засгийн газар ч гэсэн одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл өгөөд их хурлд өргөн барьдаг. Тэгэхээр энэ бол өөрөө Монгол төрийн бодлогыг тогтвортой байлгах гэсэн одоо бол гол зорилт. Тэгэхээр энэ жилийн хувьд зөвхөн анх удаа яг миний хувьд бол ажил аваад анх удаа энэ 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ийм одоо үүрэг оногдсон. Тэгээ Монгол Улсын ерөнхий сайд бол энэ шинэ итгэл одоо шинтгэл гэсэн энэ бодлогоо үргэлжлүүлээ. Монгол төрийн бодлого бол тогтвортой байх ёстой. За оюун эрдэнэ засгийн газрын үед санаачилж тухайн үед одоо энэ хурдтай хөгжлийн төлөөх зориг гэсэн 4 жилийн хөтөлбөр батлагдсан. Энэ 4 жилийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх ёстой. Тэрнээс биш одоо ерөнхий сайд солигдлоо гэд их хурлын батлагдсан хөтөлбөр бол үргэлжлэгдэнэ гэж байхгүй. Та бүхний баталсан 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн бидний баталсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг үргэлжлүүлээд бид нар одоо хэлцээд явж байгаа. Тийм учраас засгийн газрын хувьд бол хуулийнхаа дагуу яг цаг хугацаанд ажиллаа төлөвлөөд
төсвийн хүрээг 9 сарын 1-ний өмнө мэдүүлсэн. Ингээд төсвөө өргөн мэдүүлсэн. За мөн одоо 5 жилийн үндсэн чиглэлийг эх 7 хоногийн засгийн газрын хурлаар оруулах чинь 10 дугаар сарын 31-нд нээс өмнө улсын хурлд өргөн мэдүүлнэ. Ингээ сар хилцээд бид нар батлах ёстой. 26 оны 1 сарын 1-нд одоо өмнөх 5 жилийн чиглэл одоо дуусгар болж байгаа. Тэгэхээр эх 5 жилийн чиглэл батлагдана. Энэ дээр гол зүгээр онцлог нь юу юм бэ гэхээр яг одоо Эрдэнэт гишүүний хэлж байгаагаар 5 жилийн үндсэн чиглэлийг бол индикаторуудыг маш тодорхой болгосон. Жишээ нь хүний хөгжлийн төвшинг 0.7 оноотой байсныг 0.85 төгрөг гэдэг бол шууд зорилт. Зөв засаглалын хүрээнд зөв засаглалын үзүүлэлт буюу дотоодын нийт төлөвлөгөөний одоо засаглалын үзүүлэлтийн одоо дундаж ирэмбийг дээшлүүлнэ. Төрийн үйлчлэгийг захимжуулах нь захим засаглалын хөгжлийн индексээр 0.8 таа бол үүнийг 0.9 төгрөг гэд ингээд шууд индексүүдийг 50 явж байгаа гэсэн үг. Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт авилгын индексийн ирэмбийг 50 байраар урагшлуулна. 2030 онд бол 88 төгрөг нэ гэдэг юм хэмжигдэхүйч индексүүдийг тавьсан. Тэгэхээр 5 жилийн үндсэн чиглэл бол нийт тэргүүлэх 14 индексийг урагшлуулна. Бид нар засгийн газар дээр энэ 14 индексийг бууруулахын тулд жишээ нь авилгын индексийг бид 2030 он 88 төгрөгийг гэвэл хууль зүйн дотоод хэргийн яам үүнд хэдэн нэг ч хувиар ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг хэмжиж тавьжаа. Тэр KPI-г үнэлнэ. Ингээд одоо дараа нь үнэлгээгээ хийгээд та бүхэн тайлгнахдаа бол энэ зорилтод хүрсэн хүрээгүй гэдгээр нь хэмжээд ингээд хариуцлагын асуудлыг яригадад явах учраас анх удаа ингэж одоо хэмжиж индикаторуудыг Үгт хариулъя. Тэгээ бид бол яг энэ удаа яг индикаторуудыг хэмжиж болох үс байдлаар тавьснаар онцлогтой. Тэр эргэжил байнгын орон дээр нөгөө тайлан тавиад тайлгнахад бол за энэ авилгын индексээр 88 байранд орсон уу ороогүй юу гэдгийг л жишээ нь 30 онд хүрэхэд орсон уу ороогүй л хэмжинэ. Эдийн засгийн хэрэгчлөөний индексээр дэлхийн улсуудын эхний 60-д орно 5 жилийн дотор гэдэг бол бидний зорилт 60-д орохын тулд эргэжил 3 байраар урагшлах ёстой. 3 байраар урагшлахын тулд хууль зүйн дотоод хэргийн яам байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг барих ёстой. Яагаад гэвэл авилгын төсвөлийн индексийг урагшлуулахад ийм одоо ажлуудыг хийгээд цаанаасаа одоо бид нар шаардлага тавьж байгаа учраас ингээд салбарын яамдууд тухайн индекст ямар хувь нэмрээ оруулсан бэ гэдгээр нь үнэлээд явна. Салбарын яам дотроо ч гэсэн нөгөө ажилтаа албан агчдын үнэлгээтэй хүртэл KPI-г нь тавиад гүйцэтгэлийг нь үнэлээ явна. Тэр шат шатантай хариуцлагатай болно. Тэр 5 жилийн чиглэл хэмжигдэхүүц байна гэдгийг хэлье.